сайн байна уу? Сайн байна уу? Ажлын байрны анкет бүглэх гэсэн. Та тийшээ суугаад анкет бүглөөрэй. За та энэ анкетыг бүглөөд иргэний үнэмлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийг өгч байгаарай. За ойлголоо. Шинэхэ ажлын нэр байна да. Ер нь дайжгүй шүү. Мэдхгүй чадахгүй завгс байгаль биелгүүдээ асуухан байвал асууж байгаарай за. Тэгээд наашаа цаашаа дэшээ доошоо гарах юм байвал хэлж яахгүй юу? Яваад өгш шүү дээ. За одоохондоо дайжгүй дээ. Хоёрчгаа. Яасан чинь хүмүүс шинэ охиныг харсан уу? Харсан биш тэр бүр танилцсан. Йоо, тэр хүний одоо гараас юм гарах уу? Яаж ч та хамгийн ачаалттай бүр амар их бэлтгэл дээр ороод ирж байхгүй яг манай хэсэг дээр тэм хүмүүс зүгээр гэр орондоо байж байл яа. Чи тэгээд хүний нөөцөө буруу ажилд авсан гэх гээд байгаа юм уу? Тийм шүү дээ. Тэр хүн чи хийж чаддаг юмараа ур чадвараараа л энэ ажил дээр тэнцээд энэ ажлын байран дээр ажиллая гэдээ байж байгаа үстэй. Хамгийн сүүлийн тайлан дээр манай албаны ажлыг хэн дааж авч гарсан гэж бодож ин тэр охин штэ. Хийсэн ажил нь маш мэдрэмжтэй. Чанарын өндөр түвшинд бүр дарга нар дээгүүр доогуур магтаад хамж баг бүр манай албанаас булааж авъя гэд хүмүүс бүр яриад эхэлсэн байлээ. За, чи тэмаг ажлын муудаг болохоор месс тагтгүй хүмүүс булаацалтгүй гэх гээд юм уу? Үгүй би зүгээр л чамаа нэг буруу хөвшмөл ойлголтоосоо салаасаа гэж хүсэж чинь. Тэр хүн чинь зүгээр л тусгай хэрэгцээт хүн болохоос биш. Бид нартай л адилхан ажил хөдөлмөр эрхэлж болох үст тийм хүн штэ. Тэглэж хөдөлмөрийн тухай хуулиндаа ямар ч аж ахуй нэгж 25-аас дээш ажилтнтай бол хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулах эсвэл тэднийг дэмжих үйл ажиллагаа эрхэлдэг юм. Шилдэг ажилтан минь. Олон улсын жишгт нийцэн хөдөлмөрийн бирж буюу job center төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг та мэдсэн үү? Хүүхдээ харж буй ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад насны зэрэг бүхий л хүний онцлог хэрэгцээнд тохируулан job center-ийн салбар бүр өөр өөрийн онцлогтой үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан job center төв нь Сүхбаатар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 5 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрлөх хүсэлтэй хүмүүрд ажлын байр олддог.